Одоо би та бүхэндээ манай хүүхдүүдийн эрүүл мэндийг сүйтгэдэг хамгийн муу вакцинуудыг дурдъя. Сүрээгийн БЦЖ-ийн хүндрэлүүд, төв мэдрэлийн системийн гэмтэл. Манай хүүхдүүдээс тэнгүүдийн армийг маш идэвхтэйгээр бэлтгэж байгаа биз? Ясны сүрээ болох нь байна. Ясны чүмэгний үрүүсэл. Цусны хавдар хаанаас үүсээд байна гэцгээдэг. Шууд төр хэмлэгийн вакцинаас үүсдэг байхгүй юу? Хүүхэд дөнгөж төрөөд гадаад орчинд дасан зогсож амжаагүй байдаг. Зарим нь 7 хоногийн дараа, зарим нь 1 сарын дараа л дасан зогсож эхэлдэг. Цааш нь ямар хүндрэл байна? Лимфаденит. Энэ нь тунгалгийн булчирхайд цочиж томорч эмзэглэлтэй болохыг хэлнэ. Ашигтай бактерийн дутагдал мэдээж үүснэ. Бид нарт Бурханаас заяасан төрөлхийн микрофлоруудыг хямраадаг. Энэ микрофлоруудын бүтэц хүн болгонд анханасаа өөр байдаг. Иймээс дархлааны онцлог нь өөр төрдөг гэсэн үг. Гэтэл бүгдийг нь ижил гэж үзээд вакцин тарьчих юм. Хүүхэд бүрийн энэ ашигтай бактериудыг хямрааснаар хүүхдүүдэд бактери вирус нэвтрэн орох хаалгыг нь нээгээд өгчдөг байхгүй юу? Хүүхдийг асарч хамгаалж байдаг гомеопатик нь гэмтээсэн тул энэ аимшигтай эмгээг үүсгэж байдаг юм. АКДС вакцины хүндрэлүүд. Энэ нь сахуу дадран хөхүүл ханиадны вакцин юм. Янз бүрийн хэсгийн урал үүсгэн байна. Бүр буглаач үүсч болно. Өндөр халуурхан байна. Төв мэдрэлийн систем гэмтэн. АКДС вакцин болон түүний сулруулсан модификацууд нь тархи нугасыг гэмтээдэг. Бас сүрээгийн БЦЖ-ч тархийг гэмтээдэг. Б гепатитын вакцинч бас тархи нугасыг гэмтээдэг. Ингээд л манайхан улс даяараа тэнийг болцоож байна. Манай хүүхдүүд яагаад оюун ухааны хоцрогдолтой болцоовоо? Яг үүнээс л болж байна. Яагаад гэвэл сэргийлэх тарилга нь заавал хамрагдахыг шаарддаг. Бид хүүхдүүдэд цэцэрлэг сургуулаас нь л ингэж хэрцгийлж байна. Сурах процессыг үүмэлж байгаа тул боловсролын байгууллага дээр тарьж болохгүй. Дархлаажуулалт нь сургах процесстэй ямар ч холбоогүй. Тэрч байтугай Африкийн Түнис гэдэг улсад 1970 оноос нийтийн вакцинжуулалтыг зогсоосон. Хүсвэл өөрсдөө эмнэлгээр явж хийлгэн биз. Зүүгээр хатгана гэдэг бол стресс. Хар тамхичид үүнээс л үүсдэг гэж би боддог. Жаахан хүүхдийг зүүгээр хатгахад өвдөн штэ. Зөвхөн ганц шприцний дараагаар л хүндрэл гарч болдог. Харин бид тариад хариулахаас айдгүй л хэсгээдэг. АКДС вакцины дараагийн хүндрэлүүд нь харшлын тууралтууд байна. Бактерианы синдром байна. Шок. Анафлаксын шок хүртэл үүсдэг. Мөн нялхсан гинтийн үхэл үүснэ. Эний чинь би яриаггүй. Брагинская Соклов хоёр үүнийг ярьсан. Бас доктор Романовын диссертацид энэ талаар байгаа.